Сайн байцгаана уу? Би та бүхэндээ өнөөдөр медовик тортыг хэрхэн хийх аргаад туулзъя. За орох орцууд болон крем, жигнэх температур, жигнэх хугацааг бичсэн байгаа. За эхлээд масл 9 чихэр 2-оо бага галаар хайлуулна. За ингэхдээ байнга хутгангаа 9 чихрийг нэлээд сайн хайлтлана, хутгана. 9 чихэр хайлаад эхлэхээр зөгийн балаа хийн. За зөгийн балаа хийгээд бас жигдгэн зөөлөн галаар хутгана. За зөгийн балаа нэлээд сайн хайлаад эхлэхээр нь сода хийн. За ингээд сода хийсний дараа зурмаг шингэн маань баг зэрэг өнгөн хувраад ирнэ. За иймэрхүү өнгөтэй болоод ирэхээр нь галаас авна. Зөгийн балныхаа уусамлыг гал дээрээс аваад зэрэг ингээд хутгаад тэгээд орхин. За одоо өндгөн дээрээ чимэг давс хийгээд өндгөө сайтар хутгана. За зөгийн балныхаа уусамлыг нэлээд сайн хөрснөө дараа өндгөө дээрээс нь нэмж өгнө. За өндгөө дээрээс нь нэмэхээр зөгийн балны уусмал маань карамелын гоё өнгөтэй болно. За ингээд өндгөө хийгээд дээрээс нь нийт орох орцны гурилнаас эхлээд 150 грамыг зөгийн балны уусмал дээрээ нэмж өгнө. Гурилыг бөөгнөрүүлэхгүй болтол нь сайтар хутгана. За ингээд гурилтай зөгийн балны уусмлаа гал дээр тавиад хутгангаа дахин сайтар халааж өгнө. За гурилаа хийж хутгангаа бөөгнөрлийг нэлээд сайн алга болтол нь хутгана. За буцалтал нь байлгасны хэрэггүй нэлээд сайтар халаагаад ингээд плиткэ дээрээс аавна. За плиткэн дээрээс аваад дахин сайн хутгана, нэлээд сайн хутгаад дээрээс нь үлдсэн гурилныхаа дахин 150 грамыг нэмж хийнэ. Ингээд сайтар хутгана. За нэлээд зөөлхөн зурмаг байгаа. За үүнийгээ сайтар хөргөнө. За зурмаг нэлээд сайн хөрөөд ирэхээрээ аяндаа өтгөрөөд ирнэ. Ингээд нэлээд сайн хөртлөн 40 минут байлгана. За 40 минут болсны дараа үлдсэн бүх гурилаа гурилынхаа тавцан дээр хийгээд ингээд зурмгаа зурна. За ингэхдээ хуурай гурилыг маш сайн ашиглаарай. Сайтар нухаж өгөөд за наалдахгүй болтол нь сайн нухаж өгнө. За нэлээд сайн нухсны дараа зурмаг маань маш эвэнд ороод нэг баримлын шавар шиг юм гадна байдлаараа тийм барихад тийм мэдрэмжтэй болно. За зурмаг гарт наалдахгүй нэлээд сайн эвэнд орсон байна. Ингээд зурмгаа 8 тэнцүү хэсэг хуваана. 8 тэнцүү хэсэг болгосныгаа бүрэн хилээд хуурай гурил цацсан тавган дээр мөн жижиглсэн бүрэн хийсэн зурмгаа бас хуурай гурил нэлээд сайн цацаад ингээд амраана. За амраасан гурилнаас нэг нэгээр нь аваад одоо илдэж бэлдээ. За
18-аас 19 диаметрийн хэмжээтэй юм таг бэлдсэн байгаа. За энүүгээрээ бөөрийнхий хэвийг гаргана. За гурилаа маш нэмхэн элдэнэ. За 20 см диаметртэй элдвэл нэлээд нэмгэн болно. За 18-19 жижид тагандаа тохирох дугуй хэлбэртэй элдээд ингээд тагаараа хэвлээд зураг маань бэлэн болно. «180 градус халаасан духовконд 4 минут орчим жигнээд ингээд бүгдийг бэлэн болгоно. За одоо маш өвөрмөц замттай кремээ бэлтгэе. За ихэнх медовик тортыг харж байхад бол Оросууд дандаа цэцгээтэй кремийг хийдэг. Цэцгийн тос мөн цэцгээтэй кремийг их хийдэг. За цэцгээгээ зөвхөн одоо сахарны нундаг, пудрын сахартай хутгах гэх мэт хийдэг. За энэ удаад лазалсан өтгөрүүлсэн сүдээр одоо масл хийгээд ингээд өтгөртөл нь эхлээд хутгаад нэгдүгээр одоо амтлагчийг бэлэн болгоно. За үүнийгээ нэлээд сайдрах хүргэнэ. За энэ хурж явах хооронд медовик дээрээ цацах чимэглэлээ бэлтгэн. За ингэхдээ үзүүр илүү гарсан хэсгүүдийг одоо гурилын элдвэрээр юм уу эсвэл миксердэж сайн нунтгалж өгнө. За кремдээ би цэцгээ ашигласан байгаа. За ингийн тулд цэцгээгээ эхлээд сайдар шар үсэн шүүсэн байгаа. 1-2 цаг орчим ингээд өлгөөд орхисон. За эхний бэлтгэсэн өтгөрүүлсэн лазалсан сүдээ маслтай одоо өтгөрүүлсэн буцлагсан эхний амтлагч маань бэлэн болсон учраас дээрэс нь цэцгээгээ багаар нь хийгээд ингээд хутгаад крем маань бэлэн болно. За бэлэн болсон кремээ одоо хооронд нь түрхэж тортой хийн. За ингээд кремээ түрхсний дараа торто чимэглэн. За уламжлалт медовикны чимэглэл болох нунтаглаж бэлтгэсэн үрцсээрээ ингээд чимэглэдэг байгаа. За ингээд чимэглээд нэг өдөр нэг шөнө гэх юм уу те өргөчөндөө байлгаад за маргааш нь ингээд торто идэхэд маш амттай, амт нь уусаж идэхэд бэлэн болсон байна. За ингээд маш амттай медовик маань бэлэн боллоо. За медовикийг хийх маш олон арга байдаг. Оросууд 1000 арга байдаг гэж ярьдаг. За би хоошид Уянга Kitchen channel-аараа нэлээд олон төрлийн медовик хийж та бүхэндээ сонирхуулах болно. За би анх 9-р ангид байхдаа медовик хийж сурч ирсэн. Түүнээс хойш байнга шинжилээр баяраар найзуудтай хийж найзуудтайгаа дайлдаг, гэр бүлийнхнээ бас дайлдаг. За медовик маань нэг шөнө хөргөчөнд хонож амт нь шингэж маш гоё амттай болсон байлаа.
За та бүхэн минь энэ аргаар гэрийнхнээ хийгээд гэрийнхнээ дайлаараа, мэдээж амтан таалагдана байх гэдэгт итгэж байна. За ингээд дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Баярлалаа.